хуулийг 43 гишүүн хамтдаа өргөн барьсан байдаг. За 2025 оны 11 сарын 27-ны өдөр өргөн барьсан. За энэ 43 гишүүн хуулиа уншсан юм уу да? Та хэд уншаагүй шүү. Та зүгээр Амгаланбаатарын бланкн дээр нь гар үсгээ зураад наадамтай холбоотой гэж цөөхөн хідэн тайлбар дээр нь суурлаад ер нь бол өргөн барьсан шүү. Та тэгээ өргөн барьсан учраас чуулган дээр асуулт асууж болохгүй, байнгын хорон дээр ч асуулт асууж болохгүй. Ийм нөхцөл байдалтай байгаа. Ер нь бол уншаараа. Тэгээд би л авдаг ийм хуулийн дээр гарын үсэг зураагүй. Яалаа гэж би ийм юм дээр зурх байдیں۔ Энэ маш олон салбаруудыг нэгтгээд маш олон тийшээгээ ороод холион бантан ер нь болгож байгаа гэж би бол үзэж байгаа. Гэтэ одоо Амгаланбаатар бол айгүй гоё тайлбарлана. Угаасаа юм тайлбарлахдаа айгүй гоё тайлбарладаг. Цолны асуудлуудын бүгднгийн холион бантан болгож ийн. Өнөөдөр одоо яг журмаараа явж байгаа хүмүүсийн хувьд бол урдуур нь одоо хэдэн сумын наадамд хэдэн удаа яах юм бол улсын цолтой ижилснэ. Юу гэдэг энэ хэсгүүд нь бол ер нь маш үнэнчээр явж байгаа хүмүүсүүдийн шудраг бус байдлыг үүсгэнэ гэж би бол бодож байгаа. За гадаадд байгаа монголчууд хэдийгээр наадмаа зохион байгуулж байгаа сайн боловч гэхдээ улсын заан арслан бүхий л энэ асуудлууд дээр бол бас арай спортыг бол бас арай л өөр байгаа болов уу гэж би бодож байна. Тэгээ мэрэгжлийн хүмүүс нь юу гэж бодож байгаа засгийн газар юу гэж бодож байгаа юм бол. Энэ хуулийг тухайн үед өргөн барьж хахад ундрам гишүүн яг соёлын сайд байсан. Тэгээд хууль санаачлагчдын нэг би тэгээ асууж ирсэн байхгүй юу? Яг бүлэг дээрээ. Гэхдээ соёлын сайд нь өөрөө энийг өргөн барьж байгаа тэгээд засгийн газрын бодлого гэж үзэж болох үгүй юу гэж. Тэгээд зүгээр энэ наадмаа нэг л тийм сонирхол болгох гоод байна да. Та нар тэгээд яг үнэхээр иргэдч гисэн энэ хуулийг уншаараа да. Бурхан бид нар нөгөө өргөн барьж байгаа хуулиач сайтар цаад логикийг ойлгохгүйгээр нэг явуулчихад байгаа нь үнэхээр харамсалтай шүү. 193 наадам гэд Баярбаатар гишүүн сая асуулаа штэ. Тэгээд нөгөө бүхийг бол морь даахгүй штэ. Тэгээд эсвэл сур харваач нь морь унаж бүх барилдаж сурах юм уу? Эсвэл яг яах юм байгаа нэ? Тэгээд эмэгтэй хүн тэгээд энэ 193 наадамд орж болно гэсэн үг үү, болохгүй гэсэн үг үү? Тэгээд эмэгтэй сур харваачд ч зөндөө байгаа. За уяач эмэгтэйчүүд ч бас их байгаа. Цагт чинь мэдээгүй Чингис хааныхаа үеийг би үгүйсгэх гээгүй. Гэхдээ ер нь орчин цагт чинь тэгээд эмэгтэйчүүд ч гэсэн энэ наадамд оролцоод л явж байгаа шүү дээ. За Батбаатар гишүүн микрофон ирээ. Харин зөв гишүүн үг хэллээ.